За яг нь ер нь бид нэр таллаас улсын хурал чуулган дээр энэ байнгын хоруудууд дээр энэ гэрээ хэлцээрийн асуудлуудыг ярьдаг нь зөв юм аа. Зөв байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр энэ ард түмэн хараа сонсоод энэ асуудал чи юундаа байдгийг, хинээс юунаас нь болсон юм, дараа нь яах ёстой юм гэдгийг энэ ярьж байгаа хүмүүс гэсэн бодож явах ёстой байхгүй юу? Хариуцлагатай явах ёстой. За өдний хүртэл айгүй харлаган бодлого явуулж ирсний үр дүнд одоо гарцаагүй нэг буу тулуулж байгаа юм шиг те. Ийм гэрээ хэлцүүрийг хийж байгаа байхгүй юу? Тухайлбал одоо тэр харбины гэрээ байна. Одоо энэ шинэ намын дарга, улсын хурлын дарга, одоо ерөнхий сайд болж байгаа учрал дарга манай Аранга аймагт очиход иргэд хэлж ийл шүү дээ. Тэр гэрээ хэлцээрийн та нар нэг нээлттэй болгоод өгчөөч. Тэр Баярмаа Гамбатгшүү хоёрын яриад байгаа тэр сонсголыг хийч хийчээ гэдэг байгаа байхгүй юу? А ингэж хийж ярих болохоор ч зүв байхгүй юу? Яагаад гэвэл олон нийт ингэ харж байгаа. Дэлхийн нийт ч гэсэн харж байгаа байхгүй юу? Энэ олон элчин сайдууд ч гэсэн. А энэ жижигхэн улс 3 сая 500 мянган хүнтэй. Энд бол нэг ашиг орлого инээтрээ юм хоёг уршуул барьдгүй. Биднийг хөгжөөсэй гэж боддог. А манай энэ харлаган дарганараас болж байгаа байхгүй юу? Зориуд одоо гэрээ хэлцээрийг буруу хийдэг. Алдагдaltaй хийдэг, ашиггүй хийдэг. Дараа нь хэцүү байдалд оруулдаг. Ийм л юм байлаа шүү дээ. Одоо хараа л та. Бид нэр тэр Владивосток ванины бомб төртөл төмөр замтай болцсон. Тэндээс одоо нефтэ татаад, бензинэ татаад ийм болчихно гэдэг байсан хаана байгаа. Одоо өнөөдрийг хүртэл бензин шатгууна хадгалдаг савнд байхгүй. Тэгээ нэг мэрэгэн цэцэн улсууд одоо энэ дээр гарцаагүй юм болчлоо. Ийм сайхан гэрээ хийж ийн гэдэг аахгүй юу. За энэ хараа л та. Оросын холбооны улс Беларусь улс хоёр баг ойролцоо адилхан нэг чиг бодлоготой байдаг ийм улсууд. Энэ бол хоёулаад хоригт ордог ийм улсууд. Тэгээд тэн шилжүүлчлээ энэ төргээд. За аль болохоор бид нар одоо 2-3 их усрээс авах хэрэгтэй. Өмнөд хөрчлөөсөө авах хэрэгтэй. Оросын холбооны улс маань дантай байна. Тэгээ ингээ гэрээ хэлцээр бид нэр ээжлээ энэ ажлаа болгочлоо гэдэг. Иймэрхүү юм яриа сууж болохгүй хүүхдүүд минь. Одоо бид нар хариуцлага ярьж явах хэрэгтэй байхгүй юу? Яагаад сав суулгаа өдий болт бэлдээгүй юм? Яагаад нефтийн үйлдвэр ийм их мөнгө орчоод одоо бол оруулаагүй юм? Энэ бүгдийг бид нар нээлттэй ярьж хэлж явах хэрэгтэй. Энэ хүмүүстэйгээ бид нар хариуцлага тооцож явах хэрэгтэй байхгүй юу? За ард түмэн мэдээж хэрэг сонгуулаараа хариуцлага тооцно. Одоо энэ бензин досоор тасалдуулж исэн, эрчим хүчээр тасалдуулж исэн энэ бүх юм чинь бол тэр ой санамжуудаа хийцэн байгаа шүү дээ. Ийм юм мартагддаггүй ард түмэнд. За тэгээ одоо нэг жижиг намуудад үүрүүлээл нэр төдий. Тэгээ өнгөрөө нэг жин тэр боловсролын салбарыг, тэр эрчим хүчний салбарыг ийм байж болохгүй юм байгаамаа. Тэгээ энэ юмыг сайхан дэлгэрэнгүй ярьж ингэж хийж явах хэрэгтэй. Энэ гэрээ хэлцээрээ ахиж харах хэрэгтэй. Жишээлбэл одоо манайхан тэр Ормозын хоолой гэдэг ганц нэг нь ярьж л байна. Тэр Перс, Иран, Америкийн нэгдсэн улс, Израилийн дайгээд мэдээж зэрэг тэнд бол одоо энэний их усрын бүх дэлхийд бүх улс орнууд нөлөөлж байгаа шүү дээ. Бордоо гээл. Түүнээс гадна айгүй удахгүй бол тэр цэвэр усны нөөцөд зохилдог нэгж байгаа шүү дээ. Тэгвэл юу болохыг бүү мэд. Ийм үн шаттай юмнууд ингээд нэг нөгөөдөө нөлөөлдөг энэ домино шиг юм явж байгаа байхгүй юу? Тэгэхгүй